За хичээлдээ тавтаа морил. За энэ удаагийн хичээл гуашны алтан дүрэн болох хөдөлгөөний чиглэл байгаа. Яагаад төвөөс гадагшаа доороос дээшээ байдгийг тий. За доороос дээшээ гэдэг нь бол ойлгомжтой баг тий. Нас ахих тусам одоо дэлхийн татгалцлын хууль бас хуультай холбоотойгоор тий байнга ингэж бидний ингээд доош нь татаж байдаг. За нас ахих тусам коллаген эластины нийлэгжилт буураад арсны ерөнхийдөө бүтэц булчингийн мас энтер буураад ирэхлээр зэрэг аюу хурдан унжиж суларч ингээд доошоо ингэж татагддаг. За тийм болохоор зэрэг дээш нь ингэж гуашаага өргөж хийдэг байх нэ. За ингэснээр цусны эргэлтийг сайжруулад үүнтэй холбоотойгоор арсны өнгө сайжирна. Дээшээ мэдээж нөгөө булчин чи өргөгдөж өгнө. Арс өргөгдөж өгнө. За арсны өнгө сайжрахаас гадна өсөө толгойд ямар нэг бүтээгдэхүүн эсвэл металлаар хийгдэж байгаа бол мөнгөөр хийгдэж байгаа бол бас өсөө толгой задарч нэмгэрэх тийм тохиолдлууд бас байдаг. За тийм үр дүнгууд бас гарах нь. За төвөөс гадагш гэдэг нь болохоор зэрэг бидний одоо энэ үсний захаар, за чихний арталд тий ингээд хүзүүний энэ хэсгээр ингээд лимпи ингээд зангирлууд үүссэн байдаг. Ерөөхдөө тэр хорт бодисууд гэж хэлж болох үст одоо зангилаанууд үүссэн байдаг. За тэд нар маань энд байгаа учраас ингээд гаднаас нь тотгош нь хийж болохгүй нь шүү дээ. Улам хуйнаад энэ дээр ингээд бадчих нь. Тэгэхээр зэрэг төвөөс нь гадагш ингээд масажлж өгснөөр хорыг гадагш нь хөөж, шингэний гадагш нь хөөж, ингэснээр нүүрний хавн маш хурдан бууж, нүүрний өнгөс сэргэж, тий нүүрний хэлбэр тодордог байх нэ. За тэгээд бид нар ерөнхийдөө бидний бие махбод чинь яг л нэг үйлдвэр яаж одоо жишээлбэл томоохон үйлдвэр яаж ажилладаг вүлээ шат дамжлагуу дамжаад л ингээл явдаг штеп. Тэгээ яг тэрэн шиг бид нар ингээд яг бие махбод нь яг тэгж ажилладаг. Бүх юм өөрийн гэсэн дүрмтэй, бүх юм өөрийн гэсэн тийм одоо дүрмээр ажилдаг. Тэнгүүт энэ лимпи урсгал маань бөглөрчлөөр зэрэг за зарим хэсэг нь ингээд ажиллагаа болно. Удаан айжмаар шууд болохгүй ч гэсэн айжмаар ингээ муудаад тий нөгөө миний бодлоор бол одоо өөрийнхөө тайлбарлахад тосолгоо гэхэд нөгөө нэг дааврууд байгаа. Тэр даавруудыг тэнцвэрчээ авч явах одоо янз бүрийн тийм шимт хижээл юмнуудыг бид нар ингээд байнга авч явах хэрэгтэй. Бүхэл бүтэн үйлдвэр ажилуулж ин гэж бодоод тэрэндээ хэрэгтэй л шимт хижээлийг авч явж явах хэрэгтэй. Авч одоо хоол хүнснээс авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хийж байгаа тасгал хөдөлгөөнөөс ч гэсэн бидээ хэрэгтэй ямиг зүрх судсаа сайжруулах, зүрх судасныхаа үйл ажиллагааг сайжруулах, гоо саахнаа дэмжих тийм юмнуудыг хийх хэрэгтэй байдаг. За ингээд зангирал үүссэн байхад бид нар цэс хэрэглүүл их зүгээр байдаг. Цэс металл нь дулаан нэлээд сайн ялгаруулдаг, нэлээд сайн тайвшруулж тийм зөөлөн халуун дулаан мэдрэмжийг өгдөг учраас цэс нэлээд одоо тийм эдгэрлийн одоо тайвшруулах процессыг явуулдаг гэсэн үг. Тийм болохоор цэсээрээ биений юм эргэж байгаа эсвэл жоохон сэтгэл санаа тавгүй үед цэсээ түлхүү хэрэглээд сайхан хэрэглэснийхаа дараагаар тий зөөлөн савндаад маш зөөлөн одоо хүүхдийн савнгаар ч юм уу эсвэл нүүрнийхээ гой савн тийм зөөлөн найрлагатай савн байвал савндаад шууд ингээд хатаагаад ингээд орхиж байгаарэ. Тэгэхээр зэрэг цэснийх нь нөгөө хэрэгэлсэн одоо өөрийнхөө одоо өөрийн чинь биеийн одоо нөгөө нэг ядрал, бохирдол, стресс янз бүрийн юмыг цэс чинь одоо шингээгээд авчдаг гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэрийг нь цэвэрлж гин гэсэн үг. За тэгээ хүнд дамжуулахгүй байх нь өөрийнхөө хэрэгжилж байгаа одоо хэрвээ металл гуйшаатай байвал штэ. За зангилаа яагаад үгстэй гэхэлэр зэрэг бидний нүүр ерөөсөө бидний сэтгэл хөдлөлийн одоо толино бичээд авчихдаг гэсэн үг. Стресстэй, гомдолтой, уур бухимдалтай, тий магадгүй толгоо өвддөг, хитрхи их олон юм боддог бол хамгийн түрүүнд энд хүрчлээ суудаг. За их гомдож явдаг, тий их харамсаж явдаг, сэтгэл хөдлөл жоохон гундуу байдаг бол тий уур уцаартай байдаг бол энд хамгийн хурдан өвчлээ үүсдэг. Энэ ингээд л гонжаал ороод ирдэг. Тийм болохоор дотоод сэтгэл зүгээ бас тайвшруулж, илаашруулж, зөөлөж, аргадаж ингэж байх нь байна шүү. За тэгээд хитрхи их ингээд үгээ хэлэх ёстой юм а. За явах уу гэд нэг сайн хүн болох гоо, зөв хүн болох гоо, эсвэл даруй хүн болох гоод ингээд үгээ залгааж ажиллаад байвал эрүүнд маш хурдан өвчлөлт ордог. Эрүүний булчингууд чангарах, за гүн зуулт янз бүрийн эрүүний мултрах ч юм уу тийм асуудлууд гардаг учраас тухай бүрдэн сэтгэл зүй асуудлаа зөвөр зохицуулж гадагшлуулж байгаарэ. Тэмдэглэл хөтэлж байгаарэ гэд бас нэмээд хэлье. За
Дараагийн хичээл дээр уулзлаа. Баяртай.